Тэгээ одоо та бүхэндээ юу үзүүлэх вэ гэхээр за ингээд нөгөө нэг One Piece манга маань гарсан хүртэл нь та бүхэнд хүргэсэн байгаа шүү бид нар. Тэгээд цаашдаа гаргаад олон болохоор нь үргэлжлүүлэн хүргэе гэж бодож байгаа. Ойртоо би бас ажил ихтэй байгаад байна. Тэгээд голд нь нэг жоохон хийж байгаа юмудаа цалгардуулах гэдэг. Одоо юу үзүүлэх вэ гэхээр уналт 139 дугаар бүлэг чөтгөрийн ангууч манга. За энэ хүмүүсийн нэрийг унших гэж хэлгийн авт юм аа. Буяшаки Кагая 23 наснда би барав. Өвчин хүндэрсний урмаас тэр хэвтэрд орсон байлаа. Түүнээс өмнө тэр амиа алдсан чөтгөрийн ангуучдын булшийг өдөр бүр эргэдэг байв. Биднийг анх уулзахад Буяшаки 14-тэй би 18-тай байсан. Зам байдал ярианаас нь түүнийг надаас 4 дүү гэж хэлэмгүй байв. Хүмүүсийг хамгаалахын тулд тулдсныг чинь мэднэ. Чи адлуурч юмш тэр өргүүлж хүмүүсийн сонсхийг хүсэж байгааг мэддэг байсан. Эзэн анх уулзнаас хойш амьсгал хүртлээ ёс зүгэн хадгалсан. 5 хоногийн дотор муусаа ярих болно. Надаар өгөө шиж түүнийг хөнөө. Ягаад ярина гэж бодов зөнгөөрөө өөр шалтгаангүй. Буяшаки авгийнхан шидтэй хоолоноос гадна гайхалтай зөнтэй. Үүнийг мөн урьдчилан таних гэдэг байсан. Ирээдүг харах чадвар үүнийхээ ачаар тэд хөрөнгөчөж олон гайхамшигаас зайлсхийсэн юм. Бусд хүүхэд минь намайг өгөөш болон ашиглахыг зөвшөөрөхгүй. Зөвхөн чамаас л гуйж чадна. Ойлголоо. Таны хүслээр болгоё эзэн минь. Баярлалаа. Үүнээс цааш хэрхэн хүүхдүүд минь битгий хүүлээрээ. Мэдсэн юм аа. Буяшаки хэлсэнчлэн муузан толгойг нь тасалсан ч үхэхгүй байна. Муузаны зөвхөн нарны гэрэл устгах чадна гэж таамаглаж байна. Толгойг нь тассны дараа ч үхэхгүй байл тулааныг нар мантал үргэлжлүүлэх хэрэгтэй. Түүний биеийн төлж хурдыг дуу чимээнээс нүүзүүл миний тулгарсан бүх чөтгөрөөс сав илүү юм. Эзэн болон түүний гэрхэн өөрсдөө төлбөлж муузаныг дорой тулсан ч гэдлээ ийм их хүчтэй байна. Өөрт цаг хүртлийн мангасыг нар тусах газарт байлгах хэрэгтэй. Хар тусан өрөөс чулуун амьсгал чулуун эрс. Чи юм уу тэгсэн үү? Буяшаки эзэн чи яасан бэ? Ишуранууд цуглар Буяшаки эзэн тушаал өгсөн эзэн муузаны толгой тассан ч үхэхгүй тэр муу нөгөө мөн байна. Тэр чинь кибуцужи муза манангийн амьсгал шавжны амьсгал эрбэхийн бүжиг могоо амьсгал 1-р арга хараа амьсгал 5-р арга усны амьсгал 3-р арга салхин амьсгал 7-р арга Ханаками кигура наран цэцгсийн сүлбэс намайг нүхэн шахсан гэж бодоо юу та нар бүгд тамд очноо өнөөр муусан чөтгөрийн ангуучдыг бүгдийг нухна муузан чил харин тамд очиндоо чамайг яасан цогтгаалахгүй заавал дийлнэ тэгээд чаддаг юм бол намайг ялаачтай Камадо Танжиро